За энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэнд. Өнөөдөр Ганган подкастын маань 15 дахь дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай ярилцах сэдэв бол бас та бүхний анхаарлыг татсан сэдэв байх гэж найдаж байна. Юу ярих вэ гэвэл агаар орчныг бохирдуулж байгаа утааны талаар ярина. За өнөөдрийн манай зочноор Хашаандаа сайхан амьдрын хөдөлгөөний зохицуулагч Цэнгний Түмэн Баяр маань оролцож байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Ганган подкасттай урьсанд баярлалаа. За одоо Хашаандаа сайхан амьдрыг хөдөлгөөн гэж байна. Тэгэхээр энэ Хашаандаа сайхан амьдрыг гэдэг хөдөлгөөн маань ер нь ямар зорилготой, ямар хүмүүсийг хамруулсан те ямар хамт олон байд юм бэ? Тэгэхээр одоогоос 10 жилийн өмнө яг Хашаандаа сайхан амьдрыг гэдэг тухай бичиж ярьж эхэлсэн. 10 жил болж байна. Улаанбаатар хотод нэг 220 гаруй мянган хашаагаар нь тооцох юм. За тэгээд төдөө орон нутаг 21 аймаг 330 сувч бүгд хашаа штэ. Тэгээд ингээд бодохоор Монголд нэг 400 гаруй мянган хашаа байгаа. 10 жилийн өмнөөс ер нь бол энэ гэр хороололд маш олон асуудлууд байна. Улаанбаатар хотын 60% гэр хороол байна. Энэ асуудлыг одоо шийдэх хэрэгтэй. Тэхийн тулд ер нь өөрсдийнх нь оролцоотой амьдрах орчныг нь сайжруулъя гэдэг Хашаандаа сайхан амьдрий гэж ярьж эхэлсэн. 10 жилийн өмнө. Тэгээ 10 жил ярьжлээ. Тэгээ мэдээж тодорхой хэмжээнд одоо сэтгхүүн хүмүүсийн хандлагын хувьд бол мэдээж Хашаандаа сайхан амьдрч болно гэдэг хандлага бол бас энэ хугацаанд суулаа. А яг бодит өөрчлөлт бол маш бага гарч байна. Олон хүчин зүйлээс хамаарат. Одоо ч нөгөө Хашаандаа сайхан амьдрий гэхэлэр л Түмэн Баяр гээл Түмэн Баяр гэхэлэр Хашаандаа сайхан амьдрий гэдэг ийм шууд ойлголт болчиход байна шүү дээ. За тэгэхээр одоо маш том нэгдэл байна те 220 мянган хашаа байгаа юм байна те. Тэгэхээр бүгдөө сүүлийн 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ маш том нэгдэл байгаа юм байна. Тэг өнөөдөр одоо Хашаандаа сайхан амьдрий гэдэг одоо Түмээтэйгээ юуны талаар ярих вэ гэхэлэр миний санаа болохоор утааны сэдв байна. Яг хашаа гэхэлэр маш олон юм байдаг байх те. Тэгээ одоо өвөл болж байгаа гадаа утаа эхэлсэн байна. Тэгэхээр утаатайгаа илүү холбоод ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр одоо яг ингээд хашаа утаа хоёрыг ер нь ямар байдлаар юу хийж байсан вэ? Одоо тэгээ яалчгүй хүмүүст нэг хашаа гэж ярихаар утаа нөхөн жорлон. Одоо гудамж, шавартаа гудамж гэх юм нэг ийм муу тий дандаа муу тий нохоо. Энэ муу зүйл нь бол илүү одоо хүмүүст буудаг хашаа гэж ярангуут. А сайн зүйлүүд бол мэдээж олон байгаа. За гэр оролд маш олон асуудал байт юм билээ. Би ихлэд энэ Хашаандаа сайхан амьдрыг чинь сайхан мод тарий. Тэгээд гой зөвлөгчүүлье. Явган замд талбай тавья. Ингээд гой хашаага тогтчүүлье гэж бол энэ яриаг хэлсэн. Орчин ярьж. А гэтэл яг ингээд гэр ороолын дунд ороод Хашаандаа сайхан амьдричуудаа ингээд яриад тахад хамгийн нэгдүгürt бол гэр ороолол одоо хашаа байшинтай өвөл даарахгүй байх. Тэ халаалт. Халаалт дулаалгын асуудал бол 1 номерын асуудал байт юм байл. Тэгээ хоёрт нь бол нэг өмхий биш жорлонд бие засах. Гуравт нь бол өглөө босоод усанд орох. Тэгэхээр одоо яалчгүй н халаалтын асуудал бол эхэлсэн. Тэгэл утааны асуудал эхэлсэн байна. Тэгээ мэдээж утааг бол олон улсад шийдэж ирсэн маш олон сайн туршлагууд байгаа. Бүх улс орнууд л тэрийг утаатай байсан. Тэ? Тэрийг бол даван туулсан. А бид нар бол одоо янз бүрийн шин дугуй зохиох гэхээс илүү манад тохирох олон улсын шийдлүүдийг бид нар шууд оруулж ирэл хэрэглэх. Тийм л одоо зам байгаа шүү дээ. Тэгээ одоо ухаантай бодох юм шаардлага байхгүй. Тэгээ шийдлүүд нь бол ойлгомжтой эрчим хүч. Цахилгаан эрчим хүч. Тий, цахилгаан эрчим хүч. Тэгэхэд орон сууцчул. Тий, яг үнэ. Цахилгаан эрчим хүч, орон сууцчулд гэр ороолын дэд үтсгсэн ийм 3. Тэгэхээр энэ лугаар анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар нүүрсээрээ 100-аараа оролдуулаар 20 жил шахуу явчихв тий. Нүүрстэйг л ноцолтоод байна шүү дээ. 10 жил нүүрстэйг ноцолцоор байгаа л дуусчих. Тэгээ би ягаад энэ утаанаас асуугаад байна вэ гэхээр энэ 2022 оны нэг JICA-гийн тайлан байна. За. Энэ утаа юунаас үүдэлтэй вэ гэдэг. Тэгэхээр энэ дээр ямар тоо байна вэ гэхээр 198,840 яндан байна. За. За энэ яндангаас гарч байгаа утаа чинь нийт энэ бохирдлын 55.6% эзэлж байна. 804,000 машин байна. Энэ бол нэг утааны нэг 28%. За тэгээ бусад дулааны цахилгаанаас тэгээ бус төвийг авч байгаа. Тэгэхээр нийт утааны чи ерөөсөө одоо 80%-ээс нь 55% нь гэр ороолын утаа. Тий. Тэгэхээр энэ гэр ороолын утааг арилгаж бид нар утааг арилгана гэж ярих хэрэгтэй тийм үү? Тий. Тэгэхээр энэ гэр хороолоос гарч байгаа утаа 56% өгсөн байгаа. Тийм байна. Тэгээд JICA судалсан байгаа. Өмнө нь бол бид нар 80% гэж ярьдаг байсан. Тэгээд JICA Япончууд мэдээж бодиттой судалсан байх гэж найдаж байгаа. 56% өгөхөөр надад бол бага юм шиг санагдаж байгаа. Бараг нийт утааны 80% гэр хороолоос гарч ийнү гэж би бол одоо таамагладаг. Тий. Тэгэхээр 56%
Тэгэнгүүт мэдээж нөгөө тоолж чадахгүй бол хянж чадахгүй бол удирч чадахгүй гэдэг шиг бид нэр яг гэр ороолын утаа хэдэн үеийг эзэлж байгаа вэ гэдгийг бодиттой гаргах хэрэгтэй. Гэр ороолын утаа бол ойлгомжтой шүү дээ. Нөгөө одоо ингээд гадаа өнөд чи хэд байна? 20 орчимтай байна хасах. За тэгээ 30 хүрнэ 40 гарна. Тэхийн тулд ч нөгөө хөлдөж өгөхгүй тул даарахгүй тул тэр гэр байшинг дулаацуулахын тулд нүүрс тулж байгаа шүү дээ. Тэ. Одоо тэрнээс нь гарч байгаа зүйл бол утаа гэж ялгардаг. Тэр утааг шийдэх гээд түрүүн хэлсэн хоёлоо ирсэн орон суучлал гэр оролт дэдвүтэц. Тэгээд одоо цахилгаан хэмж. Тэгэхээр энэ гурван зүйлтэй хөрөнгө оруулалт нэрс явахгүй. Энэ гурван үндсэн шийдэл рүүгээ явахгүй. Зуух эсвэл дүрс. Төр. Тэ. Одоо өнөө маргааш гаргасан ч юм уу те. Энэ үндсэн одоо утаа гаргадаг нь зуух утаа гаргадаг. Нүүрс төлөөлөх утаа гаргадаг. Ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энэ хоёртойгоо л зурлаад байгаа байхгүй. А түрүүний нөгөө орон суучлалт, гэр оролт дэдвүтжүүлэлт, цахилгаан хангамжийн хүрэлцээ гэдэг юм байхгүй хаягчиж байгаа. Утаатай ингээд үе үеийн засгийн газрууд тэмцэжсэн байна. Би бас одоо нөгөө утаа ярих гэж жоохон судлалаа л дээ. Тэгсэн чи одоо 2008 оноос энэ одоо энэ Азийн хөгжлийн банкны оролцоотойгоор дэмжлэгтэйгээр энэ утааг бууруулъя гэдэг юм явсан байна. За тэн дээр нь юу байсан бэ? Шийдэл нь юу байсан бэ гэсэн чи одоо энэ хашаандаа байж байгаа гэрүүдэд гонх хийж өгье тий. За. Дулаалъя. За. Тэгээд нэг утаагүй зуух гэж юм ярьж байгаа. Тийм. 100 мянган зуух тараасан шүү дээ. Тий. Одоо тэр чинь нэг 8 9 оны үе юм явж байгаа байхгүй. За тэрний ард дээр тэр сүү утгалдын засгийн газрын үедээсэн баха. Одоо хагас коксийн үйлдвэртэй болъё гэдэг. За. Тэгээд засгийн газрын шийдвэр гараад энэ дулааны цахилгаан станц 2 дээр байсан баха. Сэндвичээр барилга бариад. За. Тэр нь гэхдээ 2012 онд фейлц. Одоо технологи нь болоогүй. За. Айгүй их мөнгө зараад технологи нь болоогүй. 17 тэрбум гэдээсэн тий. Тийм баха. Тэр нарийн тоогийн самдгүй. Тэрний ард дээр юу болсон бэ гэхэлэр одоо кокс нь байхгүй болсон. Өмнөх юмнууд нь амжилтгүй болсон. Тэгээ 12 оны үед юу хийсэн бэ гэхэлэр нөгөө багнуурынхаа нүүрсийг шигшээд тэгээ айл өрхөдөр тарааж эхэлсэн. За тэрнээс хойш явж байгаад одоо сүүлдээ өмнө говьос нүүрсээ зөөдөг. Мэдлэг зөөсөн тий. Мэдлэг зөөгөөд тэрийг шахмал түш болгоод хэрэгэлсэн. Одоо шахмал түш нь байхгүй. 2 үйлдвэрээс нь татан болгоцсон. Хичнээн төгрөгөрсөн тий. За энэ жил одоо хамгийн одоо би бүр өөрөө бодоод байлахгүй. Хятадаас одоо тонн хэд вэ? 300 мянган тонн тий. Хагас кокс нүүрс Монголд Улаанбаатар тавьчаад тэгээд түлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ шийдэл мөн үү? Одоо энэ хагас кокс түлээд бидний утаа хэдөө буурах вэ? Өөртөө бол Нямбатар дарга маань нэг юу гэлээ 50-80% буурна гэж амласан шүү дээ. Одоо бид өвчлөгөд нугасаа бол нийтийн сүлжээнд байжлаа. Тэгээ одоо тэгж бол буурахгүй. Дугансаг ингээ харахаар буурсан ч юм балга. Нэг 20 орчим хувь бол буурах байх. Үзэгдэх утаа. Үзэгдэх. Нүдэнд харагдаж. Нүдэнд харагдах утаа нь 20 орчим хувь буурах байх. Төрөг талууд бас зөндөө байна. Өнөөдөр улсын төсөв 2-3 их найдар тасарч байна. Цалин тэтгэврээ тавих мөнгөгүй болж байна. Бид нүүрсээ зарж чадахгүй байна шүү дээ, тий. Тэгэнгүүт одоо тэр нүүрсээ зарж чадахгүй улсын төсөв тасарч явах гаднаас одоо импортоор 2-300 тэрбум төгрөгөөр нүүрс аавна гэдэг бол хамгийн тэнэг үйлдэлээ гэдэг иргэн болгон ярьж шүү дээ. 5 настаас 80 наст хүртэл ярьж шүү. Ойлгохгүй. Тэгээд тэнд нь тийм айхтар дэвшил байгаа мó гэхээр 20% үзэгт хүртэл буурахын төлөө тэгж их мөнгө гач нь гарах хэрэг байна уу тий. Энэ бол маш эрүүл ухаантай хүний зүгээр эрүүл ухаантай хүн бодоход л ямар ч хэрэггүй үйлдэлийг хийж яана л та. Тийм байна. Нэг хоёрт нь тэгээд энэ хагас кокс бол мэдээж түрүү хэлсэн 20% буурна тэгж 80% бол буурахгүй. Угаарын эрсдэл өснө. Үхээд байгаа шүү дээ одоо. Тэр угаарын эрсдэл бол өснө. Дээрэс нь бол илчгүй байна гэж юм яриа бол хэрэг. Халахгүй байна гэж. Үндсэн хэрэгцээ чи халах шүү дээ. Тийм. Дулаах болох. Дулаах байх хэрэгтэй. Дутаах хэрэгтэй. Тэр хэрэгцээг хангаж чадахгүй байна л да. Одоо тэгэхээр тийм гомдлууд маш ихэд явна. Маш их. Тийм. Би саяхан групп дээр нэг судалгаа хийсэн. Нэг 600 орчим хүн 24 цагийн хугацаанд юу дарсан бэл. Санал асуулга. Тэгээ 600 гаруй хүнээс бол 88% нь хятад нөөцийг таалахгүй байна. Асахгүй байна. Илчгүй байна. Үнэтэй байна гэдэг ийм гомдол байна. Хөрөлцөө ус муу юм биш. Хөрөлцөө ус муу. Тэгээ одоо энэ нийслэлийн удирдлагууд нь сонсдгоо тий. Сонсохгүй шүү дээ. Одоо тэгэл угаартах юм бол та нарын буруу. Асааж чадахгүй байна та нарын буруу. Тий. Илчгүй байна та нар буруу. Бүх юм буруу болчихдоо шүү дээ. За энэ угаар гэснээс сая сүүлд энэ нэг сонсгол болсон шүү дээ. Одоо чи тэгтээ тэр тоог нь бас наривчилж хэлээ шүү. Сонсгол дээр тараасан материалаас ингээд
тоо аваад үзэхлээр энэ 2019-оос 2025 хүртэл одоо энэ нөгөө угаарын хийнд хордсон нас урсан иргэдийн тоо байна л да над дээр. Тэгээ энэ тоог ингээд 19-оос 25 оныхын нийт аваад үзэхлээр ингээд жил болго одоо жишээлбэл 19 онд 32, 21 онд 31 гэдэг тоог нь аваад үзэхлээр нийт 218 иргэн нас урсан гэдэг аль биесны тоо цаанаас нийслэлээс өгсөн байгаа байхгүй. Энэ юу н хэр бодиттой тоо. Ер нь одоо тайм байлтай болж байгаа хэвээр ингэж бид нэр иргэдээ авчихсан. Жилэнгийн дан сансгал болсон шүү дээ 2 сард. Тэрэн дээр бол шүүх шинжилгээний байгууллагаас аль биесны тоо зарласан шүү дээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд 779 илүү 80 хүн угаартад сурчлаа. 780 тий. За сая хүний эрхийн үндэсний комиссоос бас аль биесаар тоо зарласан. Зөвхөн 25 онд гэхэд 111 хүн асуудлаа гэсэн. 11 сард шүү дээ. Одоо 120 гараа явж байгаа. Зөвхөн 1 жилийн дотор. Тэгэхээр энэ сүүлийн үед бол нөгөө угаартсан хүмүүсийн тоог дарддаг болсон, нууцлдаг болсон. Тийм ээ. Тийм. Тэгэхээр 200 гэдэг бол ерөөсөө 2 жилийн дотор л 200 гаруй нас орж байгаа. Одоо тэгэхээр 780 гэхэлэр 220 гэж өөртөө мэдээлээд ахлаар чинь 4 дахин 3 дахин дарсан тоо дарж байгаа байхгүй. Тэгээ одоо сүүлийн үед нөгөө угаартсан иргэдийн мэдээллийг нийтлэх байсан. Нууцл. Олон нийтэд нууцлсан. За ер нь тэгээд угаартаа нас орчих юм бол ар гэртэн дарамт үзүүлдэг. Тэ? Одоо ингээд олон нийтэд хандаж болохгүй. Хэрвээ ингэх юм бол ер нь та нар өөртөө буруудна. Уг нь бол энэ нүүрсийг чинь иргэд өөртөө нүүрсээ ч юм уу ямар нэг юм сонгоод өөрөө сонгоод тэгээд тэрэндээ угаарч өгчөөл тэр үний буруу. Тийм. А гэтэл төр хятадаас төр хаана үлдэрсэн, яаж үлдэрсэн мэддэхгүй нүүрс авчаад энийг л түл. Үгүй бол өөр сонголт байхгүй. Тэгээд хүчээр тэрийн төлөөд нас урахаар төрийн буруу болох ёстой зү. Тэгсэн чи иргэний буруу болчих. Тэгээ иргэний буруу болчих. Тэгээ иргэн одоо арга өрөөд нь дарамтанд ордог. Ер нь тагээд та нар галаа ингэсэн байна, буруу төлсөн байна. Ер нь ингээ олон нийтэд хандж болохгүй, хууль мэдээлэлтэй уулзч болохгүй, ярьж болохгүй. Амшигттай. Тийм. Тэгээд ингээд нөгөө мэдээ дамжуулдаг байсан бол дамжуулах байсан. Дарддаг болсон, нууцлдаг болсон. Тийм л хүн байдалтай. Хань тийм байна. Тэгэхээр одоо энэ түрүүн хоёлаа нэг ярьж байхад энэ 300 мянган тонн хагас кокс одоо ингээд нийт 90 хүртэл хэрэг зардал нь 226 тэрбум. Тэн дээр гайлтай Улаанбаатарын тээвэр түгээлт нэмэгдээд нэг 300 гаруй тэрбум. Тэгэн штэ. Тэгээ энэ мөнгөийг чи нөгөө Эрдэнэс 5-7-оос одоо нэг сайхан сайлын үнэ байна шүү дээ, тий. Нийгмийн хариуцлагын хүрээнд жил болгон гаргадаг. Улсын төсөв дээр байхгүй, нийслэлийн төсөв дээр байхгүй. Тэгээ ингээ хүмүүс харахлаа мэдэхгүй. Тэгсэн ирний цаанаа төрөмжт компаниас нөгөө Эрдэнэс 5-7 чинь хүн болгон хөвцөө эзэмшдэг. Одоо 1072 хөвцөө эзэмшдэг. Уг нь тэр чинь ингээд тэр 1072 хөвцөө эзэмшигч хүртэх ёстой мөнгийг тийм ээ. Энэ тэр шахмал түвшний татаас нь давж өгч байгаа байхгүй. Тэгээ 90 хүртэл 226 тэрбум. Тэгээ нааш нь тээвэрлэл наач нь Улаанбаатар хотод тараа 350 орчим тэрбум. Тэгээд 1 тонн төрч ирэхэд 1 сая 130 мянган төгрөгийн өртөгтэй болж байгаа байхгүй. 1 сая 100 мянган. Тий одоо хятадын хаан ч нэг үйлдвэрлэж шít. Тэгээд нааша 2000 км яваад айл майлаар гараад вагоноор дамжаад ингээд гэр оролт очиход сая 100 мянган төгрөг. Тэгэнгүүт гэр хорооллын ирээдүйд 200 мянган төгрөг өгч байгаа. 900 мянган татаасаар. 900 мянган татаасаар. Тэр татаасыг бол хинч мэдтгүү. Гэр хорооллынх нь мэдхгүй. Тэ? Тийм байна. Татвар улсын төсвүүдээр байхгүй, нийслэлээр байхгүй. Тэгсээр нөгөө компаниас аваад шүү дээ. Татвар төлөгчдөр байхгүй. Тийм байна. Тэгээд тийм мөнгийг одоо ингээ 27 хүртэл өгнө гэдэг амлалтсан юм уу, гэрээлцсэн юм уу? Тэр чинь уг нь бол олон нийтийн компани шүү дээ. Эрдэнэс 5-7 гэдэг чинь. Жил болгоо ингээ 300 тэрбум төгрөгөөр одоо бид нар яах юм? Хятадаас ингээ хагас хогс аваад одоо дараа жил дахиад төлөх үү? За одоо энэ жил ингээд яг төр юм байна те. Тэгэхээр дараа жил бидний шийдэл юу? Одоо хэлж байгаа шалтгаан Монгол хагас хогсын үйлдвэр байхгүй л гэж байгаа шүү дээ. Гэтэ тэр 17 он түрүүн хэлж байгаа 11 онд байгуулах гээд бас нэг хамаарал өгөх нөхөртөө өгөөд пэлтүүлсэн. Тэгсэн 11 он. Тий одоо бүх юм л тийм л болчиход байна шүү дээ. Одоо энэ хятадын орж ирж байгаа нүүрс бас л нэг нөхөртөө хамааралтай байгаа. Тарааж байгаа зуух бас л нэг нөхөртөө хамааралтай байгаа. Халтгүй зуух тараасан гэж чинь. Тэгээд дотоодоо үйлдвэр барьж хэмжээний мөнгө 350 гэдэг бол. Багнаарт барья гэж байгаа. Гэхдээ одоо хүртэл эхлэегүй. Тэгэхээр эх жил бол баригдахгүй, ашиглалтанд орохгүй. Эх жил бас хятадаас авах юм уу? Мэдгүй. Би одоо энэ нөгөө төрийнхөө бодлыг өөрөө гайхаад байна. Би одоо түрүүн түүх харж байгаад 11 онд эхэлсэн ба шүү дээ. Хагас кокс барья гэд. Тэр нь фейлдсэн байна. Тэгээ одоо 11 12 оноос хойш одоо ч 25 он гэхэл 13 жилийн дараа дахиад хагас кокс барья гэж байна.
Тэгээ энэ 13 жилийн Улаанбаатар хотын иргэд дээр туршилт явуулсан бол таарч. Тий. Туршилт шүү дээ. Одоо ингээл угаас хэлж байгаа шүү дээ. Хагасхогсыг гэр орол туршиж байна л гэдэг шүү дээ. Тий. Тэгээд ер нь нүүрс түлнэ гэдэг бол унаасаа дэлхийд байхгүй болсон зүйл шүү дээ. Бид нар заавал одоо тэнд хагасхогс багнуурт одоо магадгүй хэдэн зуун саяар хагасхогсыг үлдэр барих л байх. Ямар ч хэрэг байхгүй. Тэгээ Улаанбаатар хотын стратегч юу гэж байгаа гэхээр 30 он гэхэд Улаанбаатар хот яндангуй болно гэж байгаа. Тий. Яндангуй нүүрс түлдэггүй болно гэж байгаа. Тэгтэл одоо 26 онд хагасхогсыг үлдэрнэ гэж байгаа. Тий. Тэр чинь 36 сар гэдэг чинь бараг 2 жил барагдана. 3 жил. 28 онд ашиглалтанд орно. Тэгээ 30 онд нүүрс төлөхгүй болно гэж байгаа. Тэгэхээр яах юм те үлдэр. Баригдээд баригд 2 жилийн дараа татсан. тий. Сая чи нөгөө 5 толгой төсгээд нэг 2 үлдэр байсан. Тий. 2 үлдэр баруун зүүн гээд 2 үлдэр байсан. Хоёуланг нь байх. 500 тэрбум төгрөгөөр барьсан. Тэгээд зүүн үлдэр чинь баригдаад ерөөсөө 1 жил ажиллаад 24 оны ихэр ашиглалтанд ороод 24 онд ажиллаад тэгэл зогсоож байгаа. Тэгэхээр дахиад багнуурын хагасхогсыг үлдрээд дахиад нэг 2 жил юм ашиглаад тэгэл зогсонтойг бууруулах ямар ч стратеги байхгүй. Бодлого байхгүй. Тогтсон бодлого байхгүй. Эргэл буцаал эргэл. Тийм. Тэгээд үндсэн одоо түрүүн ярьдаг орон сууцуулт гэр оролт инженерийн шугамшилчээ цахилгаан эрчим хүчний одоо тэр түгээх дамжуулах их усрээ сайжруулах юм дээр ажиллана байхгүй. Ер нь одоо цахилгаан станц барих мөнгө л ингээл төлшөндөл зараад байна тийм үү? Хэд хэдэн цахилгаан станц барих мөнгө шүү. Ханд. 5 толгойг барьчих тий. Багнуурыг барьчих мөнгийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд байхгүй болгосон шүү. Тэгэхээр одоо ингээд төрийн бодлого чинь тогтвортой биш. Стратеги чиний хэлж байгаа стратеги байхгүй тий. Одоо дахиад тэр түүхийг харахаар анх эхлээд нь цэвэр агаарсан гэж хэлсэн тий. Тэгээд энэ одоо байхгүй шүү. Байхгүй шүү. Дараа нь үндэсний ороо. Утааг бууруулах үндэсний ороо. Тий. Дараа нь дахиад засаг авч явж ийснэ. Одоо яац? Одоо ер нь нийслэл шилжүүлээд нөгөө өөртөө 5 толгой төший чинь. Тий, 5 толгой төшиж эрчим хүчний яам хариуцаад анх хэсэг явсан шүү дээ сая. Тэгээд нодлон нийслэл рүү, менежментийн нийслэл рүү өгөөд нийслэл хариуцж байгаа энэ жил. Тэгээ одоо ингээд тойроод л яваад идэв. Утааны асуудал ч одоо ингээд байгаль орчны яам нэг эрчим хүчний яам дээр очино. Нийслэл дээр очино. Засгийн газрын хэрэглэх газар дээр очих жишээ нь. Ингээл яваад байгаа. Тэгэхээр яг хөө зүгээр биднэрт ингээд тулгарч байгаа асуудал байна. Тэгээ мэдээж тэрийг шийдэх хэрэгтэй гэд хүмүүс шаардна. Тэгэнгүүт одоо ингээд ирэх ирж байгаа нөхдүүд чинь энийг шийдэх гэж гээд нэг шийдэл гаргаж ирнэ. Тэрүүгээрээ мөнгө хийн. Тэрүүгээрээ сонгуул хийн. Тэгээ одоо саяхан би бас сонгуульд оролцсон. Уучлаарай улс төр ярьж болохгүй. Сонгуульд оролцоход бол энэ шахмал түвшнээс сүлжээ гэдэг бол сонгуулийн одоо схем болцсон шүү дээ. Хэсгийн ахлагчтай адилхан шахмал түвшний схем үйлчилдэг. Тэгэхээр эн чинь нөгөө нэг утааг бууруулах нэртэй сонгуульд ялах одоо тактик тийм байна. Сүлжээл ухсар. Тийм. Сүлжээ өсөр цалинтай сүлжээ ухсараад яваад шүү дээ. Тийм. 2000 гаруй хүн байгаа гэж байна. Манай ган очир энийг амар сайн хэлдэг. Энэ Улаанбаатарын утаа, энэ Улаанбаатарын төгжил бүгд бизнес. Нэг бизнесээс ч ардын нам мөнгө олж ийн гэж. Тэр чинь ингээд мөнгө олох хэрэгсэл болгож байгаа. Энэ тийм байна. Тэгээд ингээд нэг тендер зарлана. Тэгэл нэг хүнд зориулсан юм зарлалтай шүү. Тийм. Нөгөө тендер гэснээр саяхан нэг чамайг нэг шүүхтэд яваад байсан. Тэр асуудал юу болсон бэ? Дэдлэн нэг Баянгол дүүрэгт 2100 тараасын нүүдэлчин гэж зоохыг. Тэгээд тэр зуух нь нөгөө хаалтгүй дүлий гэд би хэлчихгүй байна. Тэгсэн тэгээд нийслэл дахиад 28.5 тэрбум төгрөгөөр 32000 зуух тараах гэж хагаад тэрийгэ зогсоосон. Тэгэнгүүт нөгөө компани намайг шүүхтэхгүй. Тендер зогслолоо гэд. Тэгээд тэрбум төгрөг нэхэмжсэн саяхан хэрэгсэхгүй болгосон анхан шатнд. За шүүх тэгээд ялцсан байна. Ер нь тэгээд тэр зуухыг ер нь дүлий те тэр яаж мэдсэн? Би бол одоо юу гэдгийг тэгэл нэг өөрийнхөө үзмжээр нийгэм тандаад авахгүй шүү дээ. Олон нийтэд бас юм чи хамаагүй гүтгэж болохгүй шүү дээ. Хоёр үндсэн шалтгаанс. Тэр зуухыг энэ Говийн аймагт тараасан. 23 онд. Говийн аймагт чи манай Улаанбаатар 40 хүрч үүтэрдэг бол Говийн аймаг хамгийн хүйтэнтэй 20 байхгүй юу? Тэнд халаахгүй хүмүүс гаргаад тавьчихсан. Нодлон 12 сард Баянгол дүүрэгт тараасан 2000-ыг эхлээд. Тэрүүгээр нь би яваад над руу хүмүүс санал гомдлчихэд байхгүй юу? Айлууд дээр ороод үзсэн 20 айлаар ороход 16 айл нь гаргаад тавьчихсан байхгүй. Халаахгүй нэг. За ингээд энэ олон нийтэд ингээд хүмүүс хэрглэж үзээд болохгүй гэд гаргасан. Нэг энийг би үнэлж байгаа. Нөгөөх нь болохоор энэ одоо дулаан техникийн хүрээлэн гэж байдаг байхгүй юу? Тэр зуухыг судалдаг, шинжилдэг. Тэр хүрээлэнгээс энэ ашигт үеийн коэффициент нь одоо зуухны стандарт гэж байна л да. Тэр зуухны стандарт хүрэхгүй байна гэсэн дүгнэлт гаргацсан юм бэл. Тий. Бүр цаанаасаа тий. Цаанаасаа. Тэгээд олон нийт ингэж гаргасан байна. Ашиглаж үзээд туршиж үзээ болохгүй байна гаргасан байна. Дээрээс нь Монголд байдаг ганц лаборатори нь
стандартын шаардлага авахгүй байна гэсэн байна. Тэгээд тэрийн л би үндэслэж ярьж байгаа байхгүй. Тэр ч утгаар хэрэгсэхгүй болгож байгаа. Тэгээд шахсан хүчээр сая. Тэр бол маш одоо процесс чи явж явах шахсан биш. Шахсан. Тэгээд тэр бол мэдээж маш том улс төрийн нөлөө. Улс төрчдийн нөлөө бол орсон. Тэр чинь анх 2 тэрбум төгрөгийн л зуг шахсан компанид араас нь шууд 28 тэрбум төгрөгийн тендер шалгарч байгаа байхгүй. Тийм. 14 дахин том тендер. Тэгэхээр ингээд нөгөө улс төрчид чинь ингээд 8 хичтгэл юм байли л. Би чиний нэг ингээд чи энийг дэмжих гэдэг. Гэхдээ одоо энийг бол энэ подкастер бас энэ хууль хяналтын байгууллагууд харж байгаа бол үзэж байгаа бол шалгах хэрэгтэй шүү дээ. Тийм. Заавал гомдол өгсөөгөөр. Тийм. Шалгах байх гэж найдаж байгаа. Бас л амар хийчих швид нар те. Мэргэжлийн. Тэгэл нөгөө гомдол гаргаж байгаа дугарч байгаа үнийг аваач те. Шүүх цагдаатай зуралдуулж байгаа л хажуугаар нөгөө юм аягээл те. Үндсэн ер нь тактик арга нь болсон те. Цор гээд дугуурсан болгоны аваач л нэг шошог зүүн те. Хүний нэр төр талцсан тэнгисэн тэгсэн цагдаагаар дуудна хууль хүчний байгууллагаар дарамтлна. Үнэхээр нөгөө арчлич индекс унаад байгаа ч ерөөсөө л тэндээ ерөөсөө те. Би одоо нөгөө сайн бас яг энэ дулаалга яг нүүрс мөрстэй сайн мэдэхгүй юм байна. Миний энэ амьдрах хэрэг зөрчигдөд байгаа байхгүй. Уул нь үндсэн хуулийн 16-ийн үед нөгөө эрүүл орчинд амьдрах хэрэгтэй шүү дээ би. Тэгэхээр одоо миний эрүүл орчинд амьдрах хэрэг маань байнга зөрчигдөж. Өвөл болохоор дээр үед бол би одоо өвөл дуртай байл. Цан чаргаар гулгдаг те. Хойшоо ууландаа гараад цанаараа гулгачдаг, чаргаараа гулгачдаг. Цасан байлдаа хий тоглодог, өвлийн нөгөө цасаар өвлийн үгэн барьдаг. Тэгээ айгуу гоё юм. Одоо өвөл болохоор яадаг вэ гэхээр би бүр ингээ айдаг болж байгаа байхгүй. Ялангуяа өвөл болохоор яадаг вэ гэхээр утаагаар. Энэ утаагийн чинь дагаад дам нөлөө нь хүүхдүүд ханиад амир хурж байгаа. Тэгээ нэг хүүхдүүдэд чирээд имлэг. Тэгэхээр одоо ингээд би одоо 4 хүүхд өсгөж байгаа. Ер нь ялах хүүхдтэй айлуудад энэ маш хөндөр төсөж. Утаагаар нь тэгэл цэвэр агаар бараад бүгд. Бөөн зардал. Тэгээ ханиад төрн нөгөө ханиад төрөөд имлэг нь дийлэх. Тэгэхээр энэ нэг юм чөтгөрийн тойрог шиг юмд орчод байгаа хгүй. Тэгэл жил болгон бид нар утаа ирнэ. Тэгэл бах байдгаараа нөгөө нүүрсээ түлдэг. Тэгээ хавар болохлаа марч. Тэгээ намар болохлаа л хэл. Тэгэхээр одоо миний асуух гэдэг юм одоо тэр гэр хашаанд байгаа, гэр оролд байгаа тэр гэрийг ийм яндангүйгээр утаа гаргадаггүйгээр л нэг тийм дулаалдаг технологи судалж байгаа юм байгаа юу. Тэгэхээр хүн болгон хордож ирсэн шүү дээ. Тэрнээс эхэлж тийм. Тэгэхээр агаар ч нь бол хүний хоол байхгүй. Тийм, өдөр тутам тийм. Тийм, өчөлтөрөгч байхгүй бол хүн амьсгалахгүй. Өдөрт 35 кг агаараар бид нэр хоолж байгаа шүү дээ. 35 кг агаар хэлж. Тэр 35 кг агаар дотор чинь утаа тэр одоо нүрс хүчлийн хий янз бүрийн одоо хор орж шүү дээ. Тийм байна. Дээрээс нь бол хотын бүх иргэд энэ утаанд хордож байгаа. Гал төрдөггүй байсан ч гэсэн одоо өөрөө бүгд адилхан тийм. Хоёрт нь гэвэл орон сууцнд амьдардаг хүмүүс бүр илүү хордож байгаа. Тийм. Ягаад гэвэл одоо энэ тав хүн ингээд утааны энэ 3 том урсгал байгаа хгүй Улаанбаатарт. Нэг нь баруун зүүн салаанаас уруудаад 21-ийн тэр хавар 5 шарын хавьд очиж тогтдог. Тэгээ 5 шар 21 хавар орон сууцнд амьдардаг хүмүүс яг тэр хавьд очиж тундаг байхгүй. Баруун хавьд тийм баруун тэр нэг том урсгал байна. За тэр орон сууцныхан бол хамгийн их хордож байгаа. Хоёр дахь урсгал бол сэлбийн гол дагсан урсгал байна шүү. Тийм. Одоо өөрөө бол сэлбийн гол дагсан одоо энэ Баян зүрх дариг хайлаас те цуслангаас нааш орж ирсэн гэр хорооллын утаа яг энэ хотын төв тэгээд энэ Баян зүрх дүүрэг туулгол энэ хавьд ирж ингэж одоо 26 дугаар хороомороо те энэ хавьд ирж тундаг хамгийн их бохирдол. За 3 дахь том урсгал бол нөгөө цаана Улястан гол дагсан юм урсгал байна шүү. Тэр бол нөгөө Батанах Амгалангийн хавийнхан бол хамгийн ихтэй торддог. Би ч одоо яг голомтод амьдраад юм шүү. Уул нь утаагаас утаагаар л. Тэгээ энэ утаа чи ингээ анзаарах юм бол уулын орой морой дээр гараад харах юм бол ингээд яг орж ирэл газрын хамгийн хонхор хэсэг ч одоо энэ орон сууц шүү дээ. Хотын хонхор. Тэгээ энэ хэсэг дээр ирж холбогдоод байгаа тий. Тэгээд мэдээж шийдэл бол түрүүн би хэлсэн олон улсад шийдсэн өчнөө аргууд байгаа. Тэгэхээр ерөөсөө л нөө эрчим хүчний хэрэглээ гэдэг. Одоо гэр хорооллын нэг Монгол гэрээр тооцоход Монгол гэр жилдээ 3 сая төгрөгийн нүүрс хэрэглэж байгаа. 3 сая жилдээ. Тий, одоо халаалтын үлрэлт чинь. Тэрнийх нь 2 сая төгрөг нь татвар төлөгч тийм үү? Татаас. Тийм байна. 1 сая төгрөг нь өөртөө гаргаж байгаа. Өөртөө худалдаж. Тий, 2 жилийн дотор Монгол гэр 6 сая төгрөг шатааж байгаа. 3 жилийн дотор 9 сая. Тэгэхээр Монгол гэр өөрөө 5 сая төгрөгийн өртөгтэй байхгүй. Тэгэхээр 2 жилийн дотор Монгол гэр өөрийнхөө өртгийг шатааж байгаа. Тийм. Халаалтан зарвал 6 сая төгрөгийн нүүрс хэрэглэж шүү дээ. Тийм байна. Тий. Тэгээ Монгол гэр чинь нэг одоо үндсэн арга л да. 5-6 кВт-ийн одоо цахилгаанаар халаая гэвэл 5-6 кВт-аар халааж. Тэгэхээр
Тэгэхээр бид нэр нөө яриад байгаа дулаалах чинь 6 киловаттаар хальж байгаа гэрийг дулаалчих юм бол 2 киловатт болчихж байгаа. 3 дахин бууруулж байгаа. Тийм. Тэгээд тэр 2 киловаттаа цахилгаанаар халаачихъя. Тэгэхгүй одоо байгаад нь шууд цахилгаанаар халаа гэх юм бол төлбөрийн дийлэхгүй. Дээрээс нь цахилгаан ирчим хүчний хөрөлцөө өрөхгүй. Хомсдолтой. Тийм учраас эхлээд хэрэглээг нь бууруулъя. Дулаалж бууруулъя. Тий. Тэгээ 2 киловаттыг бол нараар шалааж болно, цахилгаанаар шалааж болно, газаар шалааж болно. Тэгэхээр бид нар бол энэ унаасаа олон улсад хэрэглэгдэх арга юм хэлээ л. Эхлээд эрчим хүчний хэрэглээг нь багасгана. Тэгээд цахилгаан юм уу, нар юм уу, газ юм уу халаана. Ерөөсөн шийдэл бол энэ. Дулаалын араас нь эрчим хүч. Тий. Эсвэл одоо тэр дэд үтсээ тавья. Эсвэл орон сууцнд нь оруулъя. Тэрнээс ингээд нүүрстэй зуухтай оролцох ямар шаардлага байхгүй. Энэ нүүрс зуух гэдэг чинь хэрэглээ. Хэрэглээг нь дэмжиж байгаа байхгүй. Хин их нүүрс төлж чинь тэрэнд л их татаас явж шин. Тэгээд зуух тараагаад тахлаар чинь зуухандаа нүүрсэл. Зуухаа өнгөө тарааж байна. Тэгэхээр хэрэглээг нь биш хэмдэг аль болохоор баг цахилгаан хэрэгэлдэг. Тийм байна. Яндан гарахгүй байгаа. Нүүрс төлөхгүй байгаа хүмүүсээ дэмжиж эхлэх юм бол энэ шал өөрөөлөө явчихна. Одоо тэгээд энэний чинь ингээд энэ эрх хоригч нар сонсоод тэр зүглүү чиглэсэн алхмал малмууд байхгүй. Одоогор байхгүй. Тийм үү. Энэ Дулаанбаатар гэдэг нэг аян яваадсэн. Тэр яг одоо нэг улсын хурлын гишүүн Товсон Жамс гишүүний санаачлага бас бидний яриад байгааг зөвөр хараад ойлгоод энэ чиглэл рүү бас хөдөлж илэн л да. Одоо тэгэхээр чиний яриад байгаа эхлээд нь дулаалыг гэдэг юм л явах юм биш. Тэгээ ер нь бол тийшээ чиглэж чинь. Гэхдээ тэгээ сонсохгүй шүү дээ. Сая төсөв дээр одоо эн чинь төрийн бодлого төсөөрөө дамждаг шүү дээ. Сая төсөв дээр одоо тодорхой хэмжээний дулаалах юм яриад байгаа эрчим хүчний эмнэлэг тал руу ингээд төсөв тавиул хийхэд тэр энэ бүгдийг нас айцсан. Одоо байхгүй. Дулаалын чиглэл юм байхгүй. Тэгэл нөгөө дахиад нүүрсээ нүүрс рүү гол яа. Нүүрсээ тий. Эргэжил нүүрсэл төлнө. Ер нь ойрын 5 жилдээ нүүрсэл төлөх байх та. Тэгэхээр ойрын 5 жил дахиад энэ утаа ч буухгүй гэсэн үг, утаатай холбоотой өвчл борохгүй гэсэн үг тий. Тэгэхээр одоо бид нар ингээд хувьд өөр өөрсдийнх бол амиа аргална гэсэн. Одоо бид нар ингээд нөгөө олон ярихаас илүүтэй бодиттой одоо энэ подкастыг үзэж байгаа хүмүүстэй шийдэл хэлэхэд нэгэнд бид нар Улаанбаатар хотын утааг энэ том одоо хэмжээгээр шийдэхэд төр засгийн бодлогонч болохгүй байна тий. Олон юмнаас бол болчихгүй байна. Тийм учраас бид нар зөвхөн энэ амьдарч байгаа одоо шилбэл энэ өрөөнийхөө утааг цонх онгоолох юм бол утаа орж ирж штэ тий. Онгоолохгүйгээр хүчил төрөгч дутагдсан штэ. Агаржуул цаавал хэрэгтэй. Өөрийнхөө амьдарч байгаа гэрийнхаа энэ тасалгааныхаа бол одоо агаарыг цэвэрхэн байлгах аргууд бол байгаа шүү дээ. Тэр нь бол одоо агаржуулалтын систем гэдэг байж. Тэгэхээр одоо орон сууцнд амьдардаг хүмүүс сонхоо онгоолгож агарж болдог. Тэгдэг. Та орж ирдэг. Тэгээ онгоолгож чадахгүй болдог. Тэгэнгүүт ингээ хүн чинь амьсгал нь хүнээс янз бүрийн юм гарна хоол хийн. Олон юмнаас болоод энэ гэр доторх агаар чинь бүр гаднахаасаа илүү болж байгаа. Тиймээс энэ дотоод орчны агаарын чанар гэдэг айгүй чухал асуудал бид нар өөрсдөө. Тий. 80% нь бид нар дотор очиж байгаа байхгүй. Тийм. Нийт цаг хугацаа. Тийм учраас энэ өрөөнийхөө агаржуулалтыг шийдэх хэрэгтэй. Энийг эрүүл болгох хэрэгтэй. Ядч. Гэр доторхоо, офис доторхоо. Тэрэн дээр бол хүн болгон хийж чадна. Тэгэхээр шийдэл нь бол агаржуулалтын систем л дээ. Одоо чиний ярианаас би нэг юм ойлголоо. Одоо зөвхөр энэ утааны асуудал чинь зөвхөн хашаа байшинд амьдардаг, гэр оролд амьдардагаас гадна орон сууцны иргэд давхар хамгийн хохирч байгаа юм. Бид нар ч одоо өөрсдөө аминдаа л ингээд утаанаас арай зайдаа амьдарч ийн гэж ойлгоод байдаг үгүй байна те. Хамаг богдуулын орой дээр л гарахгүй л хэцүү шүү дээ. Би нэг 7 хоногт нэг өдөр л богдуулын орой дээр гарч байгаа л та. Утаанаас цухтаах гэд ингээл хардаг, яг л хэвэндээ аврагддаг байхгүй. Анзаарах юм бол энэ орон сууцны дээгүүр бүр их байгаа. Маш чухал шийдэл. Тэгэхээр нөгөө иргэнд сонголтын нөх хэрэгтэй. Яаж ч утсан те. Харин стандарт тавих хэрэгтэй. Яндангаар гарч байгаа утаа PM 2.5, PM 10 энээс илүү хэтрэхгүй л байх хэрэгтэй. Стандарт тавил. Стандарт тавьд сонголт өг. Тий. Тэгээд тэр айл юугаар тэр гэрээ халаах нь өөртөө сонголт байх хэрэгтэй. Цахилгаанаар тий. Газаар. Нараар. Альсвал дулаалгаа өөртөө. Тий, дулаалгаа. Стандарт тавил тэрийгээс чанга муртуулна шүү дээ. Өстой дурандаал бичих хэрэгтэй. Одоо харуултаа гарах юм бол хүчээр оролцоод байна гэсэн үг тийм үү? Хүчээр оролцож штэ. 100-ын тарааж өгчөөд араас нь майныгаа төлөх. Энэ 100 чинь төлөх нөөс чинь хүчээр ямар сонголт байх. Тэгээд энэ хүн угаартах, энэ хүн хордож өгөх юм бол төрийн л буруу болох хэрэгтэй. Тэгтэл таны буруу. Тэгэнгүүт буруу нөгөө хүмүүсийн буруу. Яманга хөөлөөгөө гэл нэг юм ярил те. Галаад болж чадахгүй. Юу яриад 30 жил, 40 жил галд болсон хүмүүс байна шүү дээ. Юу н баг насаараа төлж. Насаараа төлсөн хүмүүсийг чинь галаад болж чадахгүй ингээд. Тэрэнд чинь зориул тэр бом төр. Доод нь тэр бом төр зарцуулж байгаа шүү дээ. Агаармаа. За. За өнөөдөр ингээд
утааны сэдвэр бас ярьлаа. Ер нь дутуу орхисон юм байна. Одоо чамд нэмж хэлэх юм байна дөгөн. Үгүй яг тэгэл яндан дээр нь утааны PM 2.5 тэр стандарт 50. Тэгээд өөрсдөр нь халаах сонголтын үг төр оролцох хэрэггүй. Төр оролцохоор хулгай хийж байна. Төрийн оролцсон болгон дампуурдаг. Тэгээд татвар төлөгчдийн асар их мөнгө урсж байна. Хэдэн цахилгаан станц барьж байгаа. Хэдэн мянган айлыг инженерийн шугам шилжээнд холбож байгаа. Хэдэн мянган айлыг орон сууцнд оруулах мөнгө зүгээр нүүрсний татаасанд явж байна. Татаас гэхэр хүмүүс жоохон ойлгохгүй. Тэр шууд дата нүүрсний чинь өгөөд байгаа үнийх нь цаана 80% төрөөс татварын төлөгчдийн мөнгө төлчихөж байгаа. Одоо энэ кейсэн дээр болохоор бидний хувьцаа эзэмшдэг компани мөнгийг тэр мөнгнөөс энэ нүүрсэнд л өгөөд байна гэсэн үг. Ерөөсөө тийм шүү. Биднэрт хувьцаа байдлаар ирэх ёстой мөнгө. Иргэн болгонд ирэх ёстой мөнгө Улаанбаатарын гэр орооллыг халаахын тулд тэр нүүрсэнд авчиж татаас. Тэгээд дундаас нь улгайж байгаа шүү дээ. За өнөөдөр манай Ганган подкастын 15 дахь дугаар дээр манай Цэнгний Төмбаяр оролцлоо. Тэгээд Төмөгийнхэн цаашдынх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа. Хашаандаа сайхан амьдэрдэг боллоо ш. Би удахгүй бас хашаалаа явна. За баярлалаа та.